Butter podcast-ийн 6 дахь дугаар маань эхэлж байна. Peanut butter and jelly байна. Тийм. Тэгээд бас өөрсдөө дахиад нэг танилцуулчих гинэ. Энди. Тийм. Сайн бацгаана уу? Манай 6 дугаар дахиад тавтаамаар л анхны үзэгчд. Тийм. Анх үзэгчд. Анх үзэж байгаа хүмүүс сайн уу? Дагж байгаа хүмүүс сайн уу? За. Та ном руу орцгоо. За тий. За, энэ 7 хоногийн номыг би сонгосон байгаа. Тэгээд ямар ном сонгосон бэ гэхээр Монгол нэр нь юу болох юм да? Хоолыг хамгаалах гэсэн нэртэй. Хоолыг хамгаалах өнцгөөс ярихад гэсэн тиймэрхүү нэртэй. Michael Pollan гэдэг хүний ном байгаа. Тэгээд би яагаад миний энэ номыг сонгох шалтгаан нь юу байсан бэ гэхээр ингээд хоол гэдэг чинь ер нь хүний амьдралын хамгийн чухал нойр хоол хоёр чинь хүний амьдралын хамгийн чухал хоёр хэсгээ ярьдэн штеп. Гэхдээ ингээд хоолны талаарх бидний мэдлэг өөрөө ингээд амар хязгаарлагдмал байд юм санагдаад байдаг усахгүй. Одоо жоохон байхад ингээд эцэг их үүдч байд юм уу ингээд энэ юм сайн гэсэн. Тийм болохоор энийг идэх хэрэгтэй гэд. Тэнгүүт нь дараа нь сарын дараа ч юм уу 2 сарын дараа ч юм уу тэр нь сайн биш болоод буцаа муу олчлоо гэж тэгж мэгдэг. Одоо ингээд манай гэрд жишээ нь ингээд маасл идэх үү маргарин идэх үү гэж манай ээж ингээд маслан зүү гэж тэгсэн чинь өөр нэг талаас маасл чинь амар их тийм тостой. Тийм болохоор буруу. Тэгээ бараг маргарин нь зүгээр гэсэн чинь үний эрэхтэй маргарины дараа нь ингээд транс тос гэд нөгөө тэр ингээд энгийн маслт нь бидгээс илүү тийм муу тостой болж таарч марсан гэд. Тэгээ бас нөгөө нэг ийм биш аахгүй. Манайхаа ингээд өгөрцөг помидорны салат дандаа хийж иддэг гэсэн. Тэгэл тэрэндээ амар дуртай байсан чинь нэг өдөр ээж хурж ирчихэл өгөрцөг помидор хоёрыг хамт идэх юм бол хортовтрын бараг үүсвэрлдэг яасан. Энд тэр гэж яриад тэгэл тэрнээс хойш би ингээ өгөрцөг помидор ингээ хамт идгээ байцсан. Тэгэл ингээл одоо жишээ нь бас нэг оливын тоснд чарж болохгүй гэл ингээл янз бүрийн тиймэрхүү нэг тийм сэдвүүд идэв штэ. Тэгээ тодорхой хариу гэхээр бид нар ер нь бэдэг ч гэсэн тэдрийг судлах хэмжээний ингээд сонирхдаггүй. Тэгээ тэр нь өөрөө амар буруу юм байна гэд. Тэгээ за ер нь ингээд нэг хоол хүнсний талаарх холбоотой нэг номыг ярил сонирхолтой юм байна гэж удаад тэгээд энэ намайг сонгосон байгаа. За энэ намайг сонгосонд баярлалаа. Сонирхолтой байсан. Яг хоолны талаар өдөр тутамд яг юу идэж байгаа талаараа ингээд бодоход аюу сонирхолтой байсан. Тэгээд надаас нэг юм одоо ингээл судлаачдын ингээ гаргаж байгаа судалгаанууд нь яг ингээ хүнээс ингээд за одоо сүүлийн 3 сар юу ийдсэн бэ? Юу ийдсэн гэх тэгээ хүн яг тэрийг санахгүй. Тэгээ тийм болохоор ингээ судалгааг ер нь буруу бүглэх магадлал өндөр байдаг. Тэгээ тэрнээс ингээд шалтгаалаад ингээд энэ хүн одоо зүрхний өвчтэй гэтээ 3 сар энэ сүүлд 3 сар юу ийдсэн бэ ингээд тэрийг ингээд харангууд ийм юм ийдсэн байна. Тэгээд за тэгэхээр эдэр нь буруу юм байна гэд. Тийм үндсэлтэй ингээд одоо судлаачдын тиймэрхүү дүгнэлтүүд байдаг. Гэтээ яг тэр болгоныг ингээд дагаад байвал тэрний яг үнэн үү үгүй юу гэдэг бол эргэлзээтэй. Тэгээд ямар ч гэсэн анх ингээд энэ хүн маань амар ингээд онол талаас нь ярьж эхэлсэн аахгүй яг зөвлөмж өгч эхлэхээс өмнө. Гэхдээ ямар ч гэсэн онлоо ярьж эхлэхээс өмнө яг нэг 7 үгээр эхлүүлдэ штэ. Ямар 7 үгээр эхлүүлдэг гэхэлэр англиэр 7 гэсэн. За монголоор орчуулах юм бол ингээд хоол ид. Тэгчээд ихэнхдээ ингээд ногоон зүйл ид. Тэгтээ хитрхи их битээ идэг. Тэгээ анх тэрийг уншчаад би ингээд энэ ах одоо юу ярих гэдэг юм бол угаасаа л хоол идэх шүү дээ. Хоол идэхгүй одоо өөр юу идэх юм гээд нэг тиймэрхүү бодол байсан. Надад ч тийм. Тэгээд ямар ч гэсэн анх ингээд амар тийм энгийн ойлголтуудаар танилцуулж эхэлсэн дээ. Нөгөө macronutrient, micronutrient гэдэг. За тэднэр нь юу вэ гэнэ? За micro нь одоо тэгэл витамин тэгэл одоо бид ногооноос авж байгаа шимт хичээлүүд нөө fiber, omega 3, тэгээ витамин D, C, E, B гэл янз бүр юмнууд байдаг. Макро нь бол нөгөө 3 зүйл. Суур 3, тулгын 3 жуулаа шиг. Өөх тос тэгээд нүүрс ус, уураг. Тэгээ энэ 3 зүйл байдаг. Тийм. Тэгээд энэ 3 одоо ингээд өөх тос, уураг тэгээд нүүрс ус 3-ыг ингээд нэг хүн анх ингээд олж нээсэн гинэ. Липциг гэж л нэг хүн байсан тий. Санжины нэрийг. Нэрийг нь алсан байхгүй. Ямар нэг хүн бахаа судлаач. Тийм. Тэгээд нэг прайсинг талаар амар сайн. Тийм. За ямар ч гэсэн ингээд нэг хүн ингээд тэр макроньютрient гэдэг энэ 3-ын талаар ингээд олж нэгээд тэгээд энэ 3-ыг л ер нь идэх юм бол хүн ингээд ирүүл байна. Эхлээд ойлголт байсан. Тэгэл яг за тэгвэл нүүрс усаа идээд уургаа идээд өөх тосоо идээд хахад болох юм байна гэдэг байсан чинь нэг л болохгүй байна. Тэгсэн чинь юуг марцсан байсан бэ гэхлээр нөгөө micronutrients марцсан байсан. Витамины чанартай юмнуудаа марцсан байсан. Тэгээд ер нь энэ хоёрыг ингээд тэнцвэржүүлэх нь амар чухал байдаг гэснийг ингээд хамгийн анх ингээд олж нээж байгаа юм л та.
Тэгээд бас нэг жоохон хүүхдэд бас ингээд тийм нөгөө хүүхдийн бэлтгэл хүүхдийн бэлтгэл өгөөд байдаг. Тэд нар яг ингээд бүх одоо энэ уураг энэ нүрс ус бүгдийг агуулж ингээд өгөөдсөн. Гэтэ яг үнэхээр яг ээжийн сүв шиг ингээд дүүцхөөс тийм минерал тэр микро нутриентсийг ерөөсөө агуулдаггүй. Тэгээ тийм учраас яг хүүхдүүд яг өсөж бойжхот нь яг эхийн сүв шиг ингээд дүүцэхгүй байсан. Тийм. Тэгээд ер нь бол ингээд ихний ингээд бүлэг нь болохоор амар онл монл янз бүрийн талаар гардаг. Тэгээд хоёр дахь бүлэг нь болохоор ингээд бидний капитализм нийгэм нөгөө индустриал монголоор юу? Зах зээлийн зах зээл нөгөө индустриал нөгөө хоол хүнсийг нөгөө юу байдлаар харахаа болоод илүү нөгөө мөнгөний талаар харж эхэлдэг. Тэр зах зээл гэх та. Зах зээлийн нийгэм гээл явчихъя. За ямар ч байсан ингээд дээр үед болохоор ер нь ингээд хүмүүс нэг юм боддог байсан шүү дээ. Тэгэл за тарьж байгаа юм а идэл тэгэл за нөгөө 10 үнэтэй байх юм бол тэгэл тэр үнэнийхээ нэг нь алаад тэгээд тэрнийх нь махын идэт ч юм уу те. Тэгэл амьдэрдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд зах зээлийн нийгэмд ороод эхэлсэн. Тэгэл ер нь ингээд хамаг юм ингээд ашиг олох мөнгө олох талаасаа хараад эхэлсэн чинь ингээд байгалийн ингээд гаралтай зүйлүүд буюу жимс ногоо ч гэдэм үү тийм зүйлүүд нь болохоор дэлгүүрийн ингээд амар зах хэсэг рүү шахагдаад байсан. Тэгээ гол хэсэгт нь болохоор эрүүл мэндэд амар сайн нөгөө баг өөх тостой баг өөх тосгүй тийм янз бүрийн тийм бичээнчүүд юм уу йогурт ч гэдэм үү тиймэрхүү юмнууд ингээд амар их зарагдаад эхэлсэн. Тэгээд яг нөгөө хүмүүс болохоор ингээд тэр юмнууд нь илүү авч эхлээд тэгээд тэрнээсээ болоод би юу ч ярих гэж байгаа амар олон санаатай болохоор яг юу ярих гэж байгаа жоохон төрөлөн. Энээс эхлэе заяа. Нөгөө нэг анх гурил өссөн гэж гарч ирсэн шүү дээ. Тийм. Анх болохоор ингээд яаж цагаан өнгөтэй гурил анх өссөн бэ гэдгийг ярьчихсан байхгүй юу? Тэгээ эхлээд болохоор гурил ингээд цагаан байгаагүй гинэ. Эхлээд ингээд шармар өнгөтэй байсан гинэ. Тэгээд тэгсэн чинь хүмүүс харчаад ямар муухай шар өнгөтэй муухай үнэртэй яасан ийсэн гэл. Тэгэл муухай үнэр нь яг үнэрэгтэй нөгөө омега 3 гэдэг тосмос нь байсан. Тэгээд яг нөгөө хүмүүсийн үзмжид таалагдахаар амт мантанд таалагдах гад ингээд дахин боловсруулад бэсний эцэст ингээд цагаан гурил өссөн гинэ. Тэгээд ингээд дахин боловсруулаад зөндөө удаа дахин боловсруулсан болохоор нөгөө гуриланд нь анх байсан тэр нөгөө шимт хичээлтэй чанарууд нь бүгдээрээ байхгүй болсон. Тэгээд яг ингээд яг үнэн эрэхтэй тэр гурил будаа гэд тэр бүх зүйлүүд нь болохоор зөөр ингээд хоосон нүрс ус зөөр ингээд дүүрэгдэг энерги өгдөг мөртлөө үнэн эрэхтэй шимт хичээлгүй. Тэгээ нөгөө micronutrients буюу тэр нөгөө нэг витаминлэг чанараас нь бүгдээрээ хусаа ийцэн байдаг. Тэгээд ганцхан энэгээр ихэлсэн мөртлөө тэгээд ер нь ингээд processed food буюу ингээд дахин боловсруулсан хоол хүнс ингээд 100 жилийн өмнө байгаагүй шигэ бидний амьдралд ингээд орж ирсэн гэд тэгж гарч байгаа байхгүй юу. Энээс ер нь бол ингээд энэ ингээд асуудал ер нь үүсч эхэлж байгаа. Тийм. Суурь нь бол тэгж тавигдсан. Тийм. Бас нэг юм судлаач им шүдний асуудал айгүйх үүссэн. Сүүлийн үедэд бүр айгүй их. Тэгээд яг юунаас олж байгаа гэхээр одоо бидний өдөр тутамд идж байгаа зүйл тэгээд нэг судлаач ингээд зүгээр шүдний эмчээсэн тэгээд им судалгаа их гээд ингээд бүр ингээд ямар ч юм хүний ингээд гар хүрдэггүй одоо зүгээр ингээд байгальтай амьдардаг тийм хүмүүсийг олоод одоо Африкийн улсын эсвэл Швейцарын одоо тийм тайган юу тийм хүн хүрдэггүй газар амьдардаг ингээд зүгээр байгалаасаа олдог хүмүүс дээр ингээд судалгаа хийгээд тэр хүмүүс ингээд илүү чирэг биетэй илүү тийм сайн битээсэн тэгээд тэрнээсээ юу харж болох вэ гэхээр тэгээс тэр хүн аягүй олон ном гаргасан мөлий. Гэтэ тэр үедээ нэг тогдоогүй тэгээд нэг хүмүүс нэг уншаагүй. Гэтэ одоо ингээд тэр хүний судалгааны бид нэр ингээд одоо хэдлээд байж байна. Тийм ягаад тэгэхээр одоо үед яг бараг тэгэж хүн хүрээгүй газар үлдээгүй болсон. Үлдээгүй тэгээд тийм учраас тэр хүний яг судалгаанууд нь яг харангууд хүн яг байгалаасаа хооллол яг жинхэнэ одоо хоол идвэл тэгээд яг хүний ингээ би яг эрүүл чирэг байх юм байна. Одоо ингээ бүх өвчин одоо тэр өвчин бас ингээ даймжирдаг гэж байгаа хгүй. Эхлээд ингээ тарган байж байгаа. Тэгээд хоёрдугаар чихрийн шижинтэй болоод чихрийн шижингээсээ ингээ зүрхний асуудалтай болоод цэцний ингээ зүрхний шигдээс болоод дуусчихсан. Тэгээд өхөл рүү ингээ хүрээд байгаа. Бага багаар ингээ дамжирсаар хагаад ингээ явдаг. Тэгээд бас нэг юм өөр судалгаа хийсэн шүү дээ. Хэдэн хүмүүс ингээ зүгээр ингээ нэг тийм судалгаанд хамрагдаад зүгээр өөр тийшээ яваад зүгээр яг өгсөн хоолыг л идээд яг ингээд одоо ингээ хүмүүсээс ингээ хоол тэгээл яг загасны төрлийн юмнууд идээд загас магас айгүй тийм байгалийн юмнууд идээдсэн чинь зүгээр ингээд өмнөөс асуудлууд ингээд зүрх мөрх ингээд даралт маралт нь өсдөг байсан тэр нь ингээд бүгд буураад бүх асуудлууд нь ингээ арилаад ингээд тийм эрүүл чирэг битэй болж ирсэн тий. Тиймэрхүү судалгаа.
Тийм, ер нь бол ингээд одооний яригадаад байгаа хоол хүнсний ихэнх асуудлууд нь 100 юм уу 200 жилийн өмнө хизээж байгаагүй тиймэрхүү асуудлууд байгаад байгаа. Тэгээд ихэнх шалтгаан нь тийм одоо ингээд дахин боловсруулсан хоол нь бидний амьдралд амар хүчтэйгээр ингээд орж ирж байгаа шалтгаан нь болохоор нөгөө ашиг одоо ер нь ингээд яг хоол хүнс нь гарч байгаа шалтгааны хийхдээ ингээд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө гэхээсээ илүү юу гэж хэлэх юм бол энэ хүмүүс худалдаж авах вэ гэсэн талаасаа илүү ингээд хараад идэг. Тэгээд дахин боловсруулсан нэг хоол хийчингүүтээ тэрэн дээр болохоор энийг идэх юм бол та 10 хоногийн дотор жин хасан ч юм уу. Тиймэрхүү юм яагаад тэгээд хүмүүс ингээд тэр дахин боловсруулсан хооллуудыг ингээд за энэ ингээд сайн гэсэн юм чи авчий гэ тэгэл идэг. Тэгтээ үнэн эрэхтэй ингээд асуудлын нөгөө нэг ийм хэсэгээс шүү дээ нөгөө шорооноос нь ингээд үндснээс нь авах хэрэгтэй болохоосоо биш зүгээр ингээд балруулдаад байхгүй болгочдөг зүйл биш. Одоо жишээ нь нэг идж байгаа одоо зүйлд нь нэг юм одоо алимныг би чам нэг нөгөө тохиолдол ярьсан шүү дээ. Тэгээд нөгөө яасан бэ гэхлээр одоо 100 жилийн өмнө нэг алимны одоо үр шимээс авч болох байсан тэр үр шимийг одоо ингээ 3 алим идчихэж авч чаддаг болсон гинэ. Тэг яагаад тийм болсон бэ гэхлээр анханаас одоо нөгөө нэг хүмүүс ингээ чанар гэхээсээ илүү ингээ тоон дээр анхаардаг болсон. Тэгээд ингээд илүү ингээд тийм үр шим тижэл ихтэй алим бүтээхээсээ илүү за баахан л алим хийчих. Тэгээд нөгөө нэг бордоо яаж яасан ис нь хамаагүй тэгээ хийчихгээд тэгээд тэд нар нь болохоор дэлгүүрүүд зарагдаг. Тэгээд наана болохоор уг нь бол байгалийн бүтээгдэхүүн. Тэгтээ ингээд сайн ч юм уу муу ч юм уу эсвэл тэрнийх нь ингээд сайн хэмжээнд багасаад буураад. Тэгээд нөгөө бас нэг үхрийн махыг хүртэл ярьжсэн шүү дээ. Үхрийн мах нь уг нь бол ингээд байгалийн бүтээгдэхүүн байгаа даа шүү дээ. Тэгтээ нөгөө үхрийнх нь идж байгаа зүйл нь өөрөө ингээд дахин боловсруулсан зүйл байдаг гэд. Тэгээд ингээд хоёр үхрийн махын ялгааг ярьж байгаа байхгүй юу? Одоо ингээд яг байгалийн өвсийг идсэн үхрийн мах нь амар өөр нөгөө шим тижэл нь хамаагүй өндөр байдаг. Тэгтээ ингээд яг ингээд нэг жижигхэн өрөөнд дотор тэгээд тэрэн дотроо ингээд дахин боловсруулсан тэр бордоогоо иддэг үхрийн мах ингээд амар өөр гэж байгаа байхгүй юу? Тэгээд ийм юмнууд нь ер нь бол ингээд манай номны гол санааны суурийг нь тавьж байгаа. Тийм. Тэгэл яг ингээд өдөр тутамдаа юу хийж байгаагаа хүмүүс ингээд бичс ерөөс ингээ анзаарахгүй тэгэл яг зүгээр ингээд за энэ сүг уучи гэл тэгэл харангууд за энэ юу өөх тосын багсгцсан гинэ за илүү сайн юм шиг байна гэл ингээ уучин тэгээ яг үнийхлээд тэр ингээд өөх тосын багсгахын тулд ингээ нэмээд илүү ингээ өөр ингээд болохгүй юм тийм янз бүрийн юмнууд хийцэн тэр өөх тосын багсгах гад тэгээ тэр нь яг үнийхлээд биэнд ингээ муус тарж байгаа хгүй тэгээ би бас сайхан ингээд нэг юу obviously суужсэн тэгээд би obviously уух эсгүйгээ ойлгосон тэгээд судлаад харин тий obviously сүү ингээд obviously сүү гардаггүй гинэ. Тэгээд яг дэлгүүрт зарж байгаа obvious гоё амттай олох гээд юм янз бүрийн юм тоснууд хийчдэг одоо энэ наран цэцгийн тоос тэгээд корн одоо тийм янз бүрийн юм тосшууд хийчдэг. Шош мошны тос тийм тэгээд тос хийснийхаа гадны гам гэдэг нэг юм тийм тэгээд энзим өдрэг нэг тиймэрхүү юмд хийж бохимох өдр хийчихдэг гинэ. Тэгээд тэдний яг ингээ хийнгүүт яг хүний ингээ глюкозыг ингээ айгүй өсгөөд тэгэл ингээ буулгаад тэгээ буулгангууд хүний ингээ нөө шууд ингээ сэтгэл санаа нь ингээ шууд бугаал илүү их чихэр хүсэл илүү их дахиад өөр юм хүсэл. Тэгээд би тэрийг ингээ амар их угаадсан бохгүй. Тэгээд тэгсэн чи яг ингээ анзаарчихсан шүн жоохон унтаж чадахгүй тэгээд ингээ амар сонио зүрх бэлбэгнээдсэн бохгүй. Тэгээд би авьяасны сүнээс болж байгаагаа мдээгүй. Тэгээд obviously яг сүн тийм бит мэл. Тэгээ өөр ямар сүү уух уу гэ хайсан чи ер нь тэгээд алмондын сүү тэгээд тэр өөр бас шошны сүү өдр гэдэг шүү дээ. Одоо жинхэнэ үнэний сүү уухгүй л гэл ингээл өөр сүнүүд хайгаадсэн чи ер нь ямар ч сүү тиймэрхүү юм бэл. Бүгд нэг тиймэрхүү янз бүрийн тийм тосмос илүүдэл юмнууд хийчтэй. Харин тийм. Тэгээ ер нь бол гэгэнийг ярьж байгаа санаа манай ингээд номны гол санаа руу ер нь бол ингээд төгж байгаа. Тэгээ тэрнээс өмнө ингээд нэг юм хэлэхэд ингээд бас ингэж байгаа байхгүй юу? Нөгөө хоолны шинжлэх ухаан ба хоолны ингээд уламжлал буюу ингээд Америкчууд энэ Америк хүний бичсэн ном. Тэгээд хоолыг ингээд шинжлэх ухаан талаасаа илүү ингээд хоолыг яг уламжлал тийм түүхтэй хамт харах юм бол ингээд угаасаа ингээд бидний өвөг дээдс ингээд угаасаа ингээд зүгийг мэдчихсэн ингээд зөөр одоо ингээд бит хоёр зөөр ингээд монгол хүмүүс юм чинь Монголын жишээн дээр ярихад те бид нар нөгөө манай ингээд өвөг дээдс одоо ер нь хөдөө амьдарч байгаа хүмүүс гэсэн зөндөө ингээд цагаан эдэгээрээ зам болохоор цагаан эдэгээрээ хоолждаг. Өвөл нөгөө хүүтэн цаг гарагд авах гад махаарад авчдаг. Тэгээд тэр мах нь болохоор угаасаа тийм янз бүрийн тийм үйлдвэр мөлдвөр тэхээс илүү яг л нөгөө нэг малж байгаа малуудын мах.
Тэгээд яг ингээд тэгэл ер нь дээр үе хүмүүсийг харахад те бүгдээрээ ингээ амар чанга бийтэй. Тэгэл амар цагаан шүттэй, амар ирүүл ходод мододны асуудал нь бидний үед л гарахааргүй хүмүүс байсан шүү дээ. Тийм болохоор ингээд өөрийнхөө бас уламжлалт буюу ингээд үүсвэрээсээ нэг амар холдоод ими гэсэн тэр санаанаас нэрээ бас тийм биш үү? Тийм бас яг тийм эсэн тий. Одоо танаа өвөг дээдс одоо чиний яг идчихэж байгаа одоо юм бичээнийг таних уу? Тэгээ танихгүй бол чи идэх ёсгүй. Яагаад тэгэхээр тэр үед байгаагүй зүйлэл зүгээр ингээ хүний бүтээсэн олон дахин боловсруулсан зүгээр хэрэггүй олон их сахартай олон их гурилтай тийм зүйл. Тийм. Энэ бол тийм нөгөө анхныхын зөвлөмжсэн. Одоо гигийн болохоор нөгөө юуны бүлгэм рүү орчлоо. Нөгөө хоол ид гэ тэгээд хоол гэсэн ингээд тэр үгийг ингээд шинээр тодорхойлж байгаа явдал гээд тэгээ анхны зөвлөмж нь сая гигинэгийн хэлснээр өвгдээцийнхаа хоол гэж танихааргүй зүйлүүд тийг идгээ байл гэд. Одоо чихэр юу ч гэдэм одоо чинь би одоо илэн зүгөөдөө ч юм уу нэг чихэр үзүүлэх юм бол модон чихэр үзүүлэх юм бол наа чи юу юм л гэж хэлнэ. Тэгээ янз бүрийн тэгээд тэгдэж танихааргүй тэр юмнууд угаасаа буруу. Тэгээд яг хөө мэдээж ингээд түүх амьдрал гэж байхгүй юм чинь ингээд баланс нөгөө 80 20-ын зарчим гэдэг дээ штэ. 20% нь эрүүл хооллох юм бол үгүй 80 зөв. Тэгё. Энийг ер нь кат хийгээд рилиш. 80% нь эрүүл хооллох юм бол үлцэн 20% нь ингээд жоохон өснөр амьдрахад нэг амар буруудах зүйл байхгүй гэдэг шиг. Гэхдээ ингээд одоо энэ байгаа зарчмуудын яг 80% таа ингээд мөрдөөд явах юм бол амар боломж юм санагцсан. За тэгээд хоёр дахь нь болохоор ингээд орцнуудыг уншигнэ. Ямар нэгэн юм авах гэж байгаа бол орцнуудыг уншаад тэгээд амар тийм Delirocoseprakid Зөв нэг юм Delirocoseprakid профессор. Тийм одоо жишээ нэг тийм ингээд хизээч уншаад ойлгохооргүй амар тийм хэцүү хэлээр битцсэн юм хизээч битгий аваа. Тэгээд бас ингээд хэрвээ ямар нэгэн бүтээг хизээч гэдэг нэг том үгэлтэй. Гэхдээ ер нь ингээд аваад димээ шүү гэсэн зөвлөмж. Тэгээд ямар нэгэн бүтээгтүүний орц нь 5-аас дээш байх юм бол бас димээ. Хитрхийг дахин боловсруулсан бүтээгтүүн байна гэсэн үг гээд. Тэгээд нөгөө нэг дараагийнх нь болохоор яг нөгөө хальт гигнэ бит хоёрын дурдсанаар ингээд энэ бүтээгтүүнийг идэх юм бол тэгнэ. Энэ тийм гэсэн юмнасаас хол бай. Яг үл жинхэнэ хоол болохоор өөрийгөө тийм батлах шаардлагагүй байдаг гэд. Яг үл дэлгүүр дотор ингээд эрүүл юмнууд нь зүгээр тэгээд амар хүний нүдэнд үзэгдэхгүй буланд ингээд бийж идэг гэд ингээд хинч тооч харахааргүй тиймэрхүү бийж идэг гэд. Тэгээд ер нь дэлгүүр мэлгүүр орохдоо ч гэсэн яг ингээд гол юугаар нь битгий яв гинэ. Тэгэхээр ер нь бол тэгтээ дэлгүүрээр битгий яв гэсэн. Тийм дэлгүүр битгийор тэгээд ерөөсөө тийм дөрвөн олны газар битгийор өөр одоо тэгэл тийм жижиг нөгөө мохлогуудад битгийор зүгээр одоо шинэ жимс ногоо зардаг тиймэрхүү фермийн захуудад очиод тэгвэл яг сезоны яг ургацсан гарсан жимс ногоо идэнэ. Тэгнэ. Тийм. Тэгээд надад зүгээр нэг юм амар сонирхолтой санагдсан. Би мэдээгүй заяа. Чи ингээд омега 3 гэхийг тэрийг юутай холбож боддог вэ? Загас. Харин тийм би ч гэсэн омега 3 загсандаа бидэг зүйл юм болов уу гэж бодож исэн чинь. Тийм тэр чинь нөгөө загас нь өөрөө нөгөө далайн ургамал эцэс яг ургамлаас гаралтай мөлий. Тэгээ яг нөгөө нэг загас нь тэр ургамлыг идээд тэгээд ер нь ингээд юу хадгалцдаг. Тэгээд тэрнгээрээ би ингээ юу хэлэх гэсэн гэхээр өөрөө ингээд ногоо идж байгаа штэ. Эрүүл юм идж байгаа. Гэхдээ ингээд чиний идж байгаа амьтдууд ч гэсэн эрүүл юм идэх. Одоо ингээд ямар утга учиртай вэ гэхээр чи одоо ингээд өвс ногоо идээлээ штэ. За сайн байна мундаг байна. Гэхдээ ингээд чиний ингээд идж байгаа өхөрч гэдэг юм уу? Чиний идж байгаа дахиад өөрөө ингээд амар дахин боловсруулсан тийм бордоотой юм идэх юм бол чи тэрийг итгэхээр тэр нас чиний бие ингээд хоёр дахь ингээд юугаар ингээд орж идэг. Тийм болохоор тэр талаасаас ингээд мах авахтаа ч гэсэн ингээд зах махаас аваад тэгээд ер нь ингээд хизээ яасан бах вэ ч юм уу тэгэж мэгэж яаж масан. Ингээд тэр талаас боловсруулсан. Тэгвэл тэгээд зүгээр ферми олон дахин амар ингээд зүгээр тоонд нь анхаарсан. Тийм нэлээд дахин боловсруулсан тиймэрхүү мах идэх магадлал өндөртэй байдаг юм билээ. Ер нь ингээл яг бодонгоо зүгээр хөдөө гараал малаал ногоогоо тариал амьдэрч юмар санагдчих. Тийм. Тэгээ энэ хүмүүс ингээ ийм санаа өгсөн заяа. Ер нь гэрчин зай байх юм бол хөлдөөгч байгаа гэд. Тэгээд яагаад гэвэл нөгөө шинэ гой мах ч юм уу тийм найдвартай сурвалжийн тийм өсөөр холсон ч юм уу тийм сайн мах Монголд яг илүү их байдаг л та. Гэтэ ингээ зүгээр Монголоос өөр газар амьдарч байгаа хүмүүс ч юм уу хэцүү шүү дээ. Тийм болохоор ингээ хөлдөөгч аваад тэгээд ингээ нөгөө сайн чанартай махаа бүгдээр ингээ нэг хийчих юм бол тэгээд нэг хэсэгтээ тэгээд ер нь тийм аюулгүй байж болно. Маягийн тийм санаа байсан. Харин одоо Монголд яг илдэг дээ ээж аав нар те. Зүгээр малынхаа малыг махыг идэ.
Тэгэл бас хөлдөөгч дандаа бидгтэй Монгол байл. Тэр айлгал айгуу зонд байсан байдаг. байхгүй юу? Тэгэл яг Бөөнөр нь авчдаг махна. ямар их хаттай идэр гэлсэн. Тий, одоо яг бодохоор угаасаа л Such a зөвлөсөн privilege. байхгүй юу? Харин тий. Тэгээ бас өөр нэг юм өөр юу бэ нэ гэхлээр ингээд боломж авах юм бол байгалийн юм идэ гэд. Одоо чинь 100 мөн ч юм уу те нөгөө нэг ой гарахаар ингээд сайхан нөгөө нэг модны гүзэлцгэн ч гэдэг юм уу те. Янз бүрийн тиймэрхүү юмнууд идэж мэдээл. Тэгэл шин заас махсны үйлрэл ч юм уу шин махны үйлрэл болох юм бол тэг үед нь ингээд нэрэл хамгийн хэмжээгээр ихийг авалгүй. Тэгэл 100 мөн болохоор ч нөгөө Монгол нөгөө шин жимс ногоо нэг гоё амттай өгөрцөө яг 4 сард орж ирдэг би санаад байгаа байхгүй юу. Тэгээ помидор нь 5 сард. Тэгэл ногооноос нөгөө улаан болохын хүлээгээл амар гоё амттай. Өвлийн ингээд ногоонуудаас хамаагүй гоё амттай байдаг тий. Ногоо жимс гоё шүү. Яа, өстэй гоё амттай. Гэтэ Монгол жоохон ногооны алдц бага шүү. 100 тэгтэй байдаг шүү. Тийм 100 их байдаг. Бусад үед бол хиттаас ороод ирсэн. Жоохон амт шимтэн жоохон алдагдсан. Тиймэрхүү жимс ногоонууд байдаг шүү. Тэгээд ер нь бол тийм ингээд байгалийн гаралтай ингээд дахин боловсруулах шатаар яваагүй юмнууд нь ихэнх ингээд хоолны чинь хэсгийг бүрдүүлэх нь амар чухал гэд ер нь бол гол санаа нь бол жоохон тиймэрхүү байсан. Тэгээд нөгөө өөрөөс нэг анхны бүлгэмээс авчирхад нэг ингэжсэн штэ. Америкчуудынх нь нөгөө нэг идчихсэн хэмжээ нь ихсэн. Гэтэ ингээд нөгөө витамин авч байгаа чанар нь буурсан. Тэгээд тэрнтэй зэрэгцээд ингээд хоолн зарцуулж байгаа хэмжээнийх нь мөнгө нь багассан. Гэтэ эрүүл мэндэд зарцуулж байгаа хэмжээний мөнгө нь бүр хамаагүй ихсэн гэдэг. Тэгээд нөгөө хүмүүс болохоор ингээд яг нөгөө асуудлыг үндснээс нь ингээд шийдэх биш. Ингээд буруу хооллоор явж явсныхаа дараа нь гинт тэр нь ингээд биендээ нь яг амар нөлөө үзүүлээд эхлэнгүүт тэгэл имлэгээр ингээд хэдэн саяарч байд юм уу хэдэн мянган долларч байд юм уу имчилгээгээ хийгээд тэгээ зүгээр басныхаа дараа л эрүүл хоолт руу ордог ч юм уу те тэр нь ингээд анханаас амар буруу асуудлыг ингээд цуураасан ухаад Гэтэ бүр яг ингээд яг энэ сошиал медиа илүү нөлөөлж байгаа нь тий. Энд тэнд гоё юм харагдал за энийг итгэнсэн тэрийг итгэнсэн. Тэр яг ингээд чихэр яг хүнийг өдөөж байгаа нь угаасаа ингээд байглаасаа гэж байгаа хгүй. Бидний буруу ч биш. Тэг гоё харагдах юм зүйл нь бид нар угаасаа татагддаг. Тэгээд угаасаа бид нар нөгөө нэг дээр үе ч гэсэн ингээд гоё амттай шинтэй ногоо харагдах юм бол ингээд дээр үед ингээд одоо хүн төрөлхтөн болж үүсэж байхдаа ингээд угаасаа за юм болцтой жимсэн энэ бол амттай харагч ингээд их тэгж иддэг байсан. Одоо үед тэр нь болохоор ингээд одоо дэлгүүрт явж байхдаа эсвэл янз бүрийн ингээд кофе шоп орохтой тий. Энэ ямар гоё тоортой энэ ямар гоё ингээд амттай харагд. Гэтэ тэр бол ингээд зүгээр хуур мөцөл. Зүгээр чамаа ингээ хуураад гэж ингээ идээд тэг яг ингээ идэнгүү чамд ингээ гоё ингээ шууд ингээ чихэр ингээ чамд ингээ аз шаргал авчираад глюкоз ч ингээ ихсэн. Тэгэл ихсчээ тэгэл амар буурна харин тий. Тэгэл буураад дахиад ямар ч ингээ амьдралын мотивацгүй болол дахиад идэмсэн. Яг бид гэдэг. Тий. Тэгээд бас нэг зөвлөгөө нь болохоор илүү их төлөөд илүү бага идэ гэд. Тэгээд нэг хүмүүс чинь болохоор нэрээ хэмжээний юм идгээд тэгээд зүг зүйлийг хийх гээд байдаг тий. Тэгээд ямар ч сан ингээд мөнгө хэмжин гээд амар ингээд хямдхан юм авах гэдэг нь өөрөө ингээд ирээдүйд чиний ингээд одоо чи ингээд хоолндоо үнэтэй тэгээд бага хэмжээний ингээд идээд байх юм бол ирээдүйд чи ингээд эмчит очих зардалгүй байна. Тэгэхээр ингээд хизээч нөгөө манай ээжс надад хэлдэгээс ахгүй хизээч хоолн дээр мөнгө битээ юмнэ. Яг бол наа чинь ирээдүйд ингээд чиний эрүүл мэндэд хамаагүй ингээд том хүн чинь нэг л амьдрын штэ. Тэгээд эрүүл мэндэд тийм амар хохиролтой зүйл ингээд хийгээд яваад ах амар буруу юм байна. Тэгэл өдөр болгон 10 жилээ бодоход бас л бодож байгаа байхгүй. Тэгэл KFC идүү удаа пиршки идэг. Тэгэл гойм пончик гэж монголчууд ярьдаг юм л цагирхан боо гэж ярьдаг. Харин тийм бил. Тэгээд ер нь бол тэгжилээ. Тэгээд би бас одоо дэлгүүрүүд рүү орохоор ингээд илүү нөгөө био юмнууд зардаг шүү дээ. Бид нар яг 10 жилдээ ерөөсөө зүгээр юм шинэ хичээлийн талаар ерөөсөө хичээл авдаггүйсэн байхгүй. Тэгээд ингээд би л ингэж боддог байсан. За их калорийтай мэдчихэж байгаа юм чи орой хоол идэхгүй гээ. Тэгээ зүгээр ингээ баахан амттай шимттэй юмнууд иччихдэг. Тэгээ тэд нар ямар ч надад шимтэж өгөхгүй байгаа бирсээ баахтай ойлгохгүй байсан. Одоо л амир ойлгож эхэлж байна. Гэтэ баахтай за их калорийтай уусаа цадчихлаа. Амир химэдчихлээ гэж бодоодсэн. Тэгээ юм л зүгээр хитэн амттан баахан чихрнүүд л идсэн. Тэгээ чиний би ч өөрөө ингээ амир витаминаар дутагдсан тиймэрхүү явцсан байгаа даахгүй юу. Тэгэхээр ер нь бол бас өдөрт байгаа хүмүүст хэлэхэд нөгөө 10 жил тийм эрүүл мэндийн хичээл одоо оруулаад эхэлсэн юм билүү? Мэдв. Орохгүй хаа. Энэ ер нь бараг орж эхлэхгүй зүгээр ингээд эмч мэмжл хаяа нэг ганцудаа лекц мэкстэй авах.
тавьдаг хаа. Тийм. Тэгэл амт тэгэл бахан чихэрнүүд ер нь дэлгүүрүүдэд амар их зардсан ш. Зүгээр ингээл эргэн тойронд чихэр агаад тахаар яаж идэхгүй байх. Харин тийм болохоор нөгөө энэ үний санаа нь болохоор ер нь тийм хүнсний дэлгүүр битгий ороо. Захал орохоор чинь тэгэл нөгөө ногоо л үжид штэ. Ногоо, жимс шууд нүдэнд харахад л эрдэн чихэр харагддаг штэ. Гэтэ ингээл одоо чинь би ингээд зүгээр хамгийн их ордог дэлгүүрэл бодож байгаа байхгүй. Тэгэл орсон чинь шууд бичээ. Шууд чихрээр эхэлдэг. Шууд чихэр, жимс, бичэн, чипс. Тийм чипс тэгээд ногоо могоонд бүр нэг хүрхэн нэг тийм юунд. Тэгэл оронгууд амар олон нарийн боогнууд ингээл байж гин. Тэгэл угаасаа тийм болохоор ер нь боломж олдвол дэлгүүр битгий ороо гэсэн санаа л байсан. Гэтэ яг 80-20 тэнцвэр хамгийн гол нь тэнцвэр. Тэгэхгүй бол ингээ хитргээ өөрийгөө хүчлээд нүдээ хаагаад ор. хитргээс өөрийгөө хүчлээд илүү эрүүл амьдрал руу орлоо гэд ингээд бас өөрийгөө зовоогоод ах юм бол тэр чинь бас сэтгцийн тал дээр нь бас хэцүү дарамжтай байх л ах. Тэгэхээр ер нь бол хайжмаар ямар ч гэсэн ингээд энэ нь зөв юм байна, энэ нь буруу юм байна ч юм уу те. Тэгтээ ингээд ямар нэгэн юмыг бүр хитрхи ингээд нэг юм villainize буюу ингээд хитрхи буруу шаах юм бол тэгж ярьдаг үстэй. Тэгэх юм бол ингээд тэр юм а илүү хүсээд идэг маяг юм байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэнцвэр хайж болохаа. Тэгээс нөгөө нэг дэглэн барьж ингээд нөгөө нэг хоолой идэхгүй. Тэгээ энэ намайг ошингууд 3 банан гэлөө. Нэг алилсан. Хийжсэн. Харин тий. Тэр айгүй буруу масан юм байгаагүй ер нь ямар ч витамин авахгүй зүгээр л ингээд витамины дутагдлалт ороод. Харин тий. Тэгэл ингээ юм идэхгүй явчаа дараа нь ингээд угаасаа энгийн амьдрал руу орж л таарна штэ. Тэгэл нөгөө нэг за 1-2 кг ассан байна уу тэрийг буцаал авчихна. Тэгэхээр ер нь бол ингээ тийм экстрим буюу ингээд амар тийм хурц огцом юмнууд руу бол ороод юм байна гэж бол бацсан. Харин тийм болохоор зүгээр фермийн зах руугаа яваа. Тэгээ хүмүүсийн бас ингээд хэлснийг бас тоохгүй л зүгрэх тий. Тэгэл хүмүүс хэлэнгүүд өө чи тараалцсан байна. Тэгэл тэнгүүд за би турах хэвээр мэн ингээл турж ингээл юу мэдэхгүй байгаа. Тэгэл уусаа эрүүл мэндэд ч юм уу. Тийм. Тэгээс өөр нэг өнцгөөс хэлэхэд чи ингээд өөрөө ингээ амар эрүүл хоолойд ажиггүй яваад хахад нөх хүрээлэн хүмүүс чинь өө чи ямар урамгүй юм бэ хамт ингээл бүгдээрээ ингээл KFC орчил та марчил та гэдэг ах юм бол ингээд чи ингээд үгүй гэж хэлэх сам сонголт байгаа. Тэгээд тэр хүмүүс чинь дэрийг амар хүнддэх хэвээр гэд чи ингээд эрүүл амьдрал руу ингээд явах тиймэр халахам хийсэн бахад хэрвээ хажуудлын хүмүүс чинь чамаа ингээд өө чи одоо урамгүй бэ хамт тэгээд ингээд гэдэг юм бол тэр хүмүүс чинь ингээд тэр хүмүүсийн хөөг бас тоохгүй байх хэвээр гэд нэгэнт ингээд эрүүл амьдраа гэж шийдсэн байгаа л тэрэндээ ингээд үгүй ганц удаа бол болно шүү дээ. Гэхдээ ингээд байнгын ингээд хажууд байгаа хүмүүс чинь чи ямар ингээд эрүүл хоолтын чи ингээд тэгээд идэв ингээд байх юм бол ингээд ямар хэцүү байгаа зү. Харин эрүүл зүгээр ногоо жимс идэх нь бүр ингээд зүгээр эрүүл хооллох болсон тий. Зүгээр хүн болгон хийх ёстой зүйл болчихсон тий. Харин тий. Тэгээд ямар ч гэсэн ингээд тийм нормалайз их. Тийм сонголтуудыг хийж байгаа ингээд найзуудтайгаа хүндэтгэх гэхээсээ илүү ингээд үгүй хүндэтгэх ёстой болохоос биш. Тэгээд өө чи ингээд ганцаархнаа ингээд эрүүл байлаа маяла ч юм уу тэгдэг юмнууд бас жоохон бийдэг юм шиг санагдсан байхгүй юу. Тэгээ одоо чинь тий одоо нөгөө уух муух юм дээр тиймэрхүү байдаг шүү дээ. Өө чи ингээд уухгүй мүү чи ингээд ямар урамгүй юм бэ. Тэгтээ ижилхэн ингээд өө чи ингээд бид нартай хамт ингээд гадуур ингээд байн хоол идэхгүй ингээд ногоо жимсэдэл байж байгаа ингээд. Тэгэхээр тэр нас амар. Харин би бас хүмүүстэй хэлэхээс саад зүтгэн хүн амар ингээд гоё ундаагууд ичсэн. Ундаах болооч бүн чихэр. Тэнгүүд би ингээд амар ингээд яа за ингээд бити ингээд гоё ингээд сайхан байж байгаа бити ингээд унтраагаад байдаг. Харин тийм. Тэгээ унтрааж байгаа зүйл шүү дээ тий. Тийм. За. Тэгээ хойлоо нөгөө бит хоёр нөгөө ангиа жоохон богинохон болгоо гэж ийдсэн. Богинохон болж чадсан юм болов уу? Одоо яг болсон баха. За 7:30 мчаас ихсэн баха. Окей. За. Ингээд богино дугаар дуслаа гэж. Тийм. Богино болохоор та нар их үзээрэй. Гэтэ амар сонирхолтой ном байсан. Та нар ингээ унших юм бол ер нь бол таалагдах байхаа. Монгол хэлээр бид үгүйг нь л биш мэдчихгүй байна. Ямар ч амар сонирхолтой байсан. Монголоор орчуулчих уу? Өөртөө гаргацсан тий. За тэгээд өнөөдөр хамт байсан манай подкастыг үзсэн үзэгчдэд зөндөө баярлалаа. Тэгээд манай бара подкастын 6 дахь анги дуусч байна. Тэгээд Peanut Butter and Jelly байла. Манай подкаст нөгөө Spotify-д орох уу? Би оруулсан шүү. Nice.
За Spotify тас үзэж болох нь шүү. Машинда явж байхдаа, хичээлээ хийж байхдаа, ажиллаа хийж байхдаа сонсож нэг л үзэл тавсан мөлий. Би бөөнөр нь саяхан бүгдээр ингэ. За тэр нэг үзэгч чи гал. Тэр нэг би яах. А чи харсан юм уу? Хараагүй. Би ихний 2 дугаар байхад нь харсан. За. Окей. За. Bye bye.